эрүүл мэндийн яам, сангийн яам, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сан, сардахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах, эрүүл мэндийн тогтолцооны чадварыг бэхжүүлэх МОН 9218 төсөл. Дэлхийн нийтийг хамарсан COVID-19 цар тахал хүндрэлтэн бидний амьдралд хүнд үеийг авчирсан. Дэлхийн улс орнууд эрүүл мэнд болоод эдийн засгийн томоохон сорилтуудтай тулгарсан нь манай улсыг ч тойроогүй билээ. Харин монголчууд бид хамтын эв нэгдэл, найрсаг харилцаатай олон улс орнуудын дэмжлэг тусламжтайгаар хүнд үеийг даван туулсан юм. 2021 оны 6 дугаар сарын 29 энэ өдөр Азийн хөгжлийн банкны удирдлагаас Монгол улсад 5 сая $5 буцалтгүй тусламж үзүүлэх төсөв батлагдав. 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр буцалтгүй тусламжийн гэрээг байгууллаа. 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гэрээ хүчин төгөлдөр боллоо. 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1 дугаар санамж бичигт гарын үсэг зурж төслийн худалдан авалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулав. 2023 оны 11 дугаар сарын 8-ны өдөр 2 дугаар санамж бичигт гарын үсэг зурж эрүүл мэндийн яамны хүсэлтээр нүүдлийн клиник, автомашин 2 ширхэг, суурин эрентхэн аппарат 2 ширхэгийг тус нэмэлт гэрээ байгуулах замаар худалдан авахар тохиролцлоо. Мөн санамж бичгийн хүрээнд 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч хадагтай Shannon Cowlin, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Эгавахара Масаро, эрүүл мэндийн сайд Чин Зоригнаар төслийн хүрээнд нийлүүлэгдсэн нүүдлийн клиник, автомашиныг хүлээн авах ёслолын арга хэмжээнд оролцов. Цаг агарын эрсдэс нөхцөл бардаатай замд хол зайд зорчих зэрэгээс шалтгаалan хөдөө орон нутгийн иргэд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх, үзлэг оншилгоо, шинжилгээ хийлгэхэд хүндрэл учирдаг. Тулгымдсан энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор эж бүрэн тоногдсон автомашин бүхий нүүдлийн эмнэлгийн тусламжтайгаар эргэн үйлчлүүлэгчдэд хүрч үйлчлэх, альва цар тахал гарах үед азлагдсан байдлаас үл хамааран эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байгаа нь эрүүл мэндийн салбарт хийгдсэн томоохон хөрөнгө оруулалт болж байна. Азийн хөгжлийн банк ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах, эрүүл мэндийн тогтолцооны чадварыг бэхжүүлэх МОН 9218 төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмжүүдийг зоонозын өвчин судлалын төвүүдэд хүлээлгэн өгөв. Амьтаа бүхий л амьтдаас одоо хүн амьтанд хүнд одоо энэ дарахах энэ халдварт өвчний эрсдэл бол дэлхийд дахинд одоо нийгмийн одоо томоохон асуудал, дагуулсан асуудал хэвээрээ байна. Тиймээс одоо Монгол улс ч гэсэн маш өвөрмөц энэ зоонозын халдварын эрсдэлтэй бүс нутгийн тоонд ордог. За хүн амын 10 тутмын 4 нь бол зоонозын халдварын эрсдэлтэй буюу өдөр тутам одоо мал амьтантай харьцаж ажилладаг. За ийм өргөн удам газар нутагт судлагдаагүй маш олон одоо зэрлэг амьтад, за тэднийг одоо шимэгчилж амьдардаг шимэгчд юм байна. Тийм учраас энэ зоонозын халдварт өвчнийг судлах, шинжлэх, хүн амд одоо халтгаас одоо энэ ялангуяа одоо цар тахал гэдэг нь дийдэлт болохоос өрсөн сэргийлэх асуудал энэ Азийн хөгжлийн банкны МОН 9218 энэ төслийн нэгжээс бол Монгол улсын 14 аймгийн зоонозын өвчин судлалын төвийн тоног төхөөрөмжийг бэхжүүлэх, зоонозын өвчин судлалын үндэсний төвийн молекулын лабораторийн онцлогооны тоног төхөөрөмжийг чадахжуулах, бэхжүүлэх энэ төслийн өрөөнд бол 14 аймагт одоо энэ зоонозын халдварт өвчний молекул биологийн шинжилгээг бүрдүүлэх юм хүчин чадлыг 270 орчим сая төгрөгийн молекул биологийн орчин үеийн одоо дэвшил технологид нийцсэн энэ PCR машин дагалдах хэрэгслийг хүлээлгэж өгч байна. Мөн дээрэс нь одоо аюултай хавьлын устгалын машин болон за бусад биосефти кабинет гэдэг юм уу энэ зүйлүүдийг нийлүүлж өгсөн. Тэнтэй аймагт бол Монгол улсын зүүн бүс төдийгүй Бүгд найрамдах хятадаар улстай хэлэлж байгаа болон Оросын холбооны улстай хэлэлж байгаа ийм бүс нутгуудын халдвараас сэргийлэх энэ халдварыг тандад судлах. За өвчлөл гарсан тохиолдолд шуурхай цагааллгүй оншилж хариу арга хэмжээ тусламж үйлчлэгийг яаралтай үзүүлэх ийм боломж бүрдэж байна.
2023-24 онуудад Азийн хөгжлийн банк Японы ядуурлаг урлах сантай хамтарсан зоонод зовчин судлалын үндэсний төв болон орон нутгийн 14 салбарын зоонод зовчин судлалын төвүүдийн лабораторийн чадварыг бэхжүүлэх ийм төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа. За энэ төслийн өрөөнд бол манай Баянгар аймгийн зоонод зовчин судлалын төв бол 30 гаруй нэр төрлийн лабораторийн тоног төхөөрөмжийг хүлээж авсан. За эдгээр тоног төхөөрөмжийг хүлээж авснаар зоонодын шалтгаанд олон халдвар төвчнүүдийн одоо шин судалгаа шинжилгээний ажлыг бид орон нутгтаа өөрийнхөө лабораторид хийж гүйцэтгэх маш тийм давуу тал үүсэж байна. Дундгов аймгийн зоонод зовчин судлалын төвийн хувьд бол PCR шинжилгээг бол хийдэггүй. Шаардлагатай үед бол зоонод зовчин судлалын үндэсний төв рүү бол сорц материалаа тээвэрлэж ингэж шинжилгээ хийлгдэг байсан. Одоо орон нутагт шаардлагатай энэ PCR шинжилгээний тоног төхөөрөмжийг бол Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сангаас бол манад энэ тоног төхөөрөмжөөр хангасан нь бол маш цаг үеэ олсон юм шаардлагатай ийм ажилласаа. Хөрөнгө аймгийн зоонод зовчин судлалын төвд лабораторийн зориулалтад нийт 11 төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. За уг тоног төхөөрөмж нийлүүлэгдснээр манай байгууллагын молекул биологийн лабораторийн хүчин чадал нэмэгдэж мал амьтнаас хүн дамжин халдварладаг халдвар төвчний үүсгэгчийг генийн түвшинд нь судлах нөхцөл бүрдэж байгаамаа. За Аранхай аймгийн зоонод зовчин судлалын төв нь орон нутгтаа зоонод зовчин судлалын тусламж үйлчилгээг оновчтой үзүүлэх лабораторийн хүчин чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ирсэн төслийн тоног төхөөрөмжийг хүлээж аваад байна. Хоёр чиглэлээр одоо тоног төхөөрөмж авсан. Үүний нэг нь болохоор зэрэг орон нутгтаа молекул биологийн лабораторийн шинжилгээг хийх тоног төхөөрөмжүүд. За хоёрт нь болохоор хээрийн таналт судалгааны багаж тоног төхөөрөмжүүдээр хангагдаад байна. За эдгээр тоног төхөөрөмжүүдээ хүлээн авсны дараа бид анхныхаа одоо шинжилгээг хойд сумын нутгаар шууны томоогийн таналт болон одоо ачгийн халдварын таналт судалгаанд ашигласан. За энэ судалгааныхаа явцдаа болохоор зэрэг тухайн одоо байгаль дээр байгаа судалгаа шинжилгээндээ бид нар цаг уурынхаа багажуудыг бас ашигласан юм аа. Уян сэтгэл үрхийн эмнэлэгт Азийн хөгжлийн банк ядуурлыг бууруулах Японы сангаас бол 6 төрлийн багаж тоног төхөөрөмж өгсөн. Энэ тэгээд биднээсээ одоо хүүхдүүдийг 10 төрлийн халдвар төвчнөөс урьдчилан сэргийлж дархлаажуулах бүрэн боломжийг бас хангаж байгаад бид баяртай байгаа. Аюулгүй өөр ашигтай дархлаажуулалтын тусламж үйлчилгээ үзүүлэх салбарын чадварыг бэхжүүлэх зорилтын хүрээнд эрүүл мэндийн яамны захиалгаар нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд бэлэн байх, хариу арга хэмжээ авах, цар тахлын дараах эрүүл мэндийн салбарын эмч ажилчид болон эрүүл мэндийн салбарын бус мэрэгчлэнүүдийг чадваржуулах зорилгоор нийт 11 гадаад дотоодын сургалтыг халдвар төвчин судлалын үндэсний төв, зоонод зовчин судлалын үндэсний төв, эрүүл мэндийн хөгжлийн төв, эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулав. Сургалтанд нийт 10,697 эмч, эмнэлгийн ажилчид болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хамтран ажилладаг эрүүл мэндийн салбарын бус мэрэгчлэнүүд хамрагдсан байна. Энэ нь олон давуу талтай болсныг мэрэгжлийн албан хаагчид дурдж байна. Манай байгууллага дээр 30 гаруй нэр төрлийн молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмж бол нийлүүлэгдсэн байгаа. За мөн зөвхөн лабораторийн тоног төхөөрөмжөөр хангаагүй эмч мэрэгчлэлтнийг яг энэ тоног төхөөрөмжөөр дээрээ дадлагжуулж сургаж 3 эмч, за 4 лаборантыг бол дадлагжуулах сургалтанд бүрэн хамлуулснаар цаашид тоног төхөөрөмжийг одоо ашиглах юм бүрэн боломжтой болсон байгаа. За эдгээр тоног төхөөрөмжүүд дээр бид нар орон нутагтаа энэ зоонозын халдвар төвчнийг эрт илрүүлэх, онцлох, за яг энэ халдвар төвчин гарсан үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах ийм боломжийг бүрдүүлсэн маш их давуу талтай байгаа гэж бид нар харж байгаа. Хөх хотод багийн бага эмчнэр ингээд анх удаа сургалтанд хамруулсан. Сургалтанд хамрагдсанараа бид одоо хөдөө орон нутаг алслагдсан бактери уламжлалт ангаах ухааны сурсан мэдсэн зүйлээ нэвтрүүлж хэрэгжүүлж одоо баяртай байна. Тухайлбал дархлаажуулалтанд оролцдог эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан тарилгатай халдвар төвчин болон дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тандалт сургалт,
нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хамтран ажилладаг эрүүл мэндийн бус салбарын мэрэгчлэнүүдэд зориулсан цар тахлын дараах хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх сургалт. Аймаг дүүргийн зоонозын өвчин судлалын төвийн лабораторийн мэрэгчлэнүүдэд зориулсан зоонозын халдвар төвчний үеийн оншилгоог бүсчлэн нэвтрүүлэх, ажлын байран дах дагалдан сургалт. Эрүүл мэндийн анхан шатны ажилтнууд совилогч нарыг чадваржуулах сургалт. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрүүл мэндийн сайдын 2023 оны А264 дугаар тушаалын дагуу бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах Хятад ард улсад эрүүл мэндийн анхан шатны ажилтнууд болох совилогч, их баригч нарыг чадваржуулах зэрэг олон сургалтыг тус амжилттай зохион байгуулжээ. Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах, эрүүл мэндийн тогтолцооны чадхыг өгчүүлэх мөн 92-18 төслийн хүрээнд нийт 10.3 тэрбум төгрөгийн дүн бүхий 12 гэрээг байгуулан ажилласан байна. Үүнээс 2023 онд гүйцэтгэлээр нийт 2.2 тэрбум төгрөгийг зарцуулсан. Үлдэгдэл санхүүжилт болох 848 мянган ам.долларыг 2024 оны сүүлийн хагаст гүйцэтгэлээр зарцуулахар төлөвлөд байна. Төслийн нийт 5 сая ам.долларын буцалтгүй тусламжаас 1.3 сая ам.доллар хойрлогдоогүй үлдээд байгаа бөгөөд үүнийг эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдаа авахд зарцуулах, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох. Цар тахлын хүнд үед Монгол улсын эрүүл мэндийн салбарт үзүүлсэн 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үр ашигтай зарцуулж байгаа бөгөөд энэхүү тусламжийг олгосон ядуурлыг бууруулах Японы сан Азийн хөгжлийн банкны хамт олонд баярлаж талархснаа илэрхийлье. Монгол улсын засгийн газар эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Японы ядууруудыг бууруулах сангийн хамт олонд бас Монгол улсынхаа нийт одоо өсөлт хамрагдсан сая 400 мянган иргэдийнхээ нэрийг бас талархал илэрхийлж байна. Энэхүү машиныг оруулж ирж хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх 5 сая долларын буцалтгүй тусламжийн хүрээнд одоо энэ тоног хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг за эмч нарийнхаа сургалтыг энэ одоо халдварт өвчин гарах тандалтын цэгүүдийг байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад бас одоо эрүүл мэндийн яамны нийт удирдлагын нэрийн өмнөөс болон хувьяасан бас гүн талархлыг илэрхийлж байгаамаа. Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах, эрүүл мэндийн тогтолцооны чадварыг бэхжүүлэх Мон 9218 төсөл